гоё ингээл баг те ингээд дахиж би чамдаар ингээ ирнэ гэх. Тэг бас үнэн ч те. Тип өгөөд ингээ явна. Ерөөсө чи муу хийсэн ч чамд тип өгнө. Одоо чи сайн хийсэн ч чамд өгдөг типи одоо 2 евро байна уу? 20 евро байна уу? Өгмөр санагдаад чиний сэтгэлд одоо үйлчилгээ үзүүлж явах юм бол тань тип өгвөл гарна. За манай энд ирчих юм бол за тэгээд одоо юу гэх юм одоо хүмүүсийг 25 35 45 гэлэн тэгээ янз бүр бодож байна л да. За манай энд за нэгдүгээр типний соёл байхгүй өөр юм байна те. Хоёрдугаарт болохоор ингээд нэг юм хичээн барин ингээд одоо юу гэдэг юм будаад л ингээд өнгөнгүүд энэ яг зурагнаас жаахан өөрөө энэ яг өнгөн жаахан тим ягаано гэж эхэлнэ. Тэгэхээр одоо ингээд юу гэдгийг манайха ахядлангийн соёл ялгаа. За та бүдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай гадаадд амьдрах ямар вэ подкастын маань ээлжид нэгэн шинэ дугаар эхлэх бэлэн боллоо. За өнөөдрийн манай зочид маань бас бидний миний хувьд бол төдийлөн сайн мэддэггүй байсан улс оронд ажиллаж амьдарч байсан хүмүүс байдаг юм аа. За тэгээд зочдоо өөртөө нь танилцуулбал илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За тэгээд өөртөө танилцуулахгүй юу? Ямар улс оронд ажиллаж амьдарч байв? Ингээд одоо тэгэл танилцуулах юм их л байгаа байлгүй дээ бодно. Сайн байцгаана уу? Намайг Хишиг Сүрэн гэдэг. Тэгээд Ирланд улсад ажиллаж амьдарч тэгээд бас сурч одоо хэлний бэлтгэлээр бол сурж агаад ирсэн. Тэгээд одоо бол өөрийн хувийн жижигхэн бизнесээр эхлээд одоо ажиллаж байгаа юм хүн байна. За сайн байцгаана уу? Намайг Батуулдын Лавжо гэдэг тэгээ хүмүүс Жабо гэдэг аягүй дууддаг. Тэгээ хувцсаагаар дизайны мэргэжилтэй. Тэгээ Япон бол Ирланд улсад амьдарч байсан тийм хүн байна. За Ирланд улсад ер нь бол аль аль нь ажиллаж амьдарч байсан. Ер нь Ирланд гэдэг ярихаар ер нь Ирландын талаар нэг давчхан танилцуулжгүй. Би бол ер нь бол нарийн ярих юм бол нөгөө хатан зүрх гэдэг Мел Гибсоны тоглодог жүжигчний тэр кинон дээр нэг Ирланд гэдэг нэг сүхтэй нөхдүүд л байлдаад байдаг. Цаашур нарийн бол баг мэдлэггүй. Сая нэг YouTube-ээс нэг жоохон мэдээлэл авснаар цааш гитэрхгүй л байна да. За тэгэл Ирланд маань одоо анх бол одоо нэг л амар сүртэй төсөөлдөг тий. Одоо ингээл европчууд гээл тэгэхээр нэг л ухаантай ч юм шиг. Эсвэл одоо нэг англи хэл мэлээ үзчихээр нэг л илүү сайхан соёлтой ч юм шиг тэгэл төсөөлөгдөд одоо Монголоос зорихтой бол жахан тийм айдастай тий. Очиж ирсэн тий. Тэгээд очоод ингээд танилцаад ажиллаад амьдрахад бол бас айгүй боломжийн амьдрах нөхцөл одоо хүмүүсийнх нь харьцаа тэгээ одоо юу гэдгийг хоол хүнснийх нь одоо тийм сонголт нөх нь хувьд бол одоо айгүй одоо бид нарт одоо монгол хүний одоо юу гэдгийг одоо уур амьсгалынх нь хувьд ч юм уу те таарамж тохиромжтой одоо санагдсан. Тэгээд одоо Ирландууд бол ерөнхийдөө те тийм далайн хэрэг дээр байрладаг одоо тийм Монголтой яг хөө төстэй боловч тэгтээ одоо тийм уур амьсгалын хувьд бол яг хоёр хүн төрлийн одоо уур амьсгал улиралтай. Тий. Тэгээд ер нь дөрвөн улиралтай гэж боддог байхгүй. Дөрвөн улиралтай. Тэгтээ нөгөө нэг өвлөн цас ордоггүй. Тэгээд зөвхөн дөрвөн улиралдаа ногооноор байдаг гэж явагддаг байхгүй. Ер нь бол Монгол улсын 4 сая хүн амтай хат Ирланд ч нэг 5 сая хүн амтай юм арлын жижиг ногоо улс байхгүй. Тэгээ ер нь бол юм хөдөө аж ахуйн бас нэлээд хөгжсөн. Тийм орн дээр нөгөө түүхэн газрууд сүм хийдүүд маш их байдаг. Тэгэнгүүт одоо Титаник кино гэдээ байгаа шүү дээ алдартай. За тэр бол бүр Ирланд ус тэр Титаник хөлөг онгоцыг барьж исэн Харбор гэдэг компани хүртэл тийм байдаг. Тэгээ Титаник музей байж идэг. Тэгээ хойд Ирланд гэж байдаг. Тэр нь болохоор Лондонтой их Британий улстай хилэлдэг. Тэгсэр нь Ирланд улстай ордог тийм улс ахгүй. Тэгээд ер нь ингээ хэлний бэлтгэл оюутнууд их сургуулиудаар маш их виз гардаг. Тэгээ юм евроогоор цалинждаг тийм газар байдаг байна. Ирланд гэхээр ч одоо хэл нь ямар хэлтэй англи? Ер нь бол бритиш хэл гэж байдаг. Яг Ирланд улсуудын ариш хүмүүсийнх нь ярьдаг хэл. Гэхдээ яг хоёр дахь хэл нь болохоор англи хэл болсон тийм. За. Тэгэхээр манайхаас эндээс сурах гэж очиж байгаа хүмүүс маань тэр англиас гадна нөгөө тэр бритиш хэлээр нь судлах уу? Үгүй бид нар болохоор судлахгүй. Ер нь бол Ирландын хай скул сурж байгаа хүмүүс хүүхдүүд нь болохоор яг тийм хэлээ сонгодог бритиш үү, англи шүү. Англи хэллүү те. Тэгэнгүүтээ нөгөө спам гэж ерөөхдөө ордог. Тэгээ хэлний сонголтууд бол байд юм бэл.
Тэгээ Ирланд хүмүүс ер нь хэр найрсаг байна. Ер нь монголчууд ер нь бусад орныхонтой ер нь хэр одоо ханддаг юм бол тоо. Ямар хөө байдаг? Хоёр төрөл байна. За. За ингээд цэвэр ариш гэх юм уу тийм маш соёлтой аришүүд гэж байна. Тэд нар нь бол маш соёлтой, маш найрсаг, чөлөөтэй, маш юм аж жаргалтай байдаг юм юутай. Яг тэгвэл Ирланд ч цагаачд маш их амьдардаг тийм. Бүрийн тентгийн орны хүмүүс ингээд амьдардаг. Тэр нөгөө үндсэн одоо 5 сая хүн дээр нь цагаачдын маш олон мянган хүмүүс байдаг, 20 мянгаад ч юм уу тий. Тэгээ бас яг нөгөө талаар хоёр төрлийн гэхээр нөгөө нэг жоохон юм зэрлэгдүү болсон юм тийнейжер маягийн тий өсвөр насны жоохон тийм хүмүүс маш их байдаг, гэр оронгүй хүмүүс байдаг тий. Тэгээд ингээ гудамд ингээ бас гуйлгуугаа бичдэг хүмүүс байдаг. Тэгээд Ирландын засгийн газар бол маш их юм тэтгэлгүүд өгд юм байна. Ер нь бол юм одоо орон байрны тий бид нар ч ингээд түрээсэлж амьдардаг. Орон байрны өртөг бол өндөр тийм газар байгаа. Хөгжлийн хувьд хэрвээ гайгүй. Хөгжлийн гიშгэд ямар санагдсан. Хоёулт ингээд ч үзэл бодлоо бас амар өөр байгаа шүү дээ. Хөгжил одоо юу гэх юм бэ? Одоо хөгжил гэхээс илүү одоо боловсролын хувьд ч юм уу те амьдрах орчны хувьд ч гэх юм уу? Одоо Монголоос бол асар ялгаатайг хэлчихвэл одоо хүн амьтаа тий хүн амьтаа одоо юу яриад тий мууллаа одоо ингээл амьдарч байгаагүй юм шиг гэдэг ч юм уу тий тийх байх. Тэгэхдээ яалтчгүй л одоо тийм одоо юу гэх юм одоо Irish одоо тэр Ирланд хүмүүсийн одоо үзэл бодол соёл гэх юм уу те Монголын соёл. За тэгээд дээрээс нь нөгөө миксд болоод ирчихсэн амар те тэгээд янз янзын одоо Бразил одоо өөр юу вэ? Тэр Африкаас ирсэн одоо Афганаас ирсэн ч юм оюутнуудын одоо ингээд соёл моёл гэх юм бол одоо тэр болгон маань л одоо өөр болоод л ингээд тал талаас холилдсон хэдэн хүмүүс. Тэгээ байшин байрлалын хувьд бол ингээл монгол шиг юм өндөр байшин байрлал бол байхгүй. Яг л нөгөө гэрте ганцаараа кино эдэн шүү дээ. Яг л тэрэн шиг юм улаан тоосон хуучны байшинууд маш их байхгүй. Тэгэхээр бас нэг талаараа ногоон байгууламжтай тэгээ жижиг барилгууд байдаг учраас миний хувьд л надад юм таалагдахгүй. Тэгээд одоо юм хөгжлийн хувьд надад юм зам тээврийн унаад хэрэгний хувьд бол айгүй амар санагддаг. Яг л ингээд төөр нь ингээд юм одоо манайхаар хэлэхэд галт тэр гэх юм уу арай жоохон өөр тий ингээд төвүүдийн газруудаар явцдаг хол газруудаараа дандаа метро явцдаг тэгээд төвжрэл нэг байдгүй тэгэл ер нь бол нэг тийм унаа тэрэгний үед бол айгүй хөвчлөлтэй юм шиг надад санагддаг. Тэгээ анх очичвол энэ манай Улаанбаатарт байсан болж гэдэг юм уу тийм нэг үнцэг ингээл бас бодогдож байсан. Тэгээд би яг асуух гэсэн чинь өөрөө хэлжлээ. Манайх чинь 3 сая 500 мянган хүнтэй метро байна байхгүй гэдэг. Тэдний ч юм бол алидийн метро галтгээрээ төвжлээ шийдсэн хамаагүй тэгээ болоолга юм байна. Бүр амар тийм. Тэгээд оюутнуудын юм хөнгөлтийн ингээд юм карттай Японыг бодвол маш хямд зардлаар бид нар ингээд яваал ирж очичдаг. Тэр бас амар таалагдсан. Манай монголчууд хэр олон байна? Монголчууд одоо баг 15 мянга байна гэдэг шиг шүү дээ. Тийм олон. Тийм олон байна. Төвдөө. Тийм. Тэгээ төөрөө их байна. Тэгэл нэг улс орны юм байдаг шүү дээ. Яг тэргээрээ л байна гэх. Ер нь сурж байгаа хүмүүс байх юм уу? Ажиллаж амьдарч байгаа хүмүүс нь байх юм уу? Яаж доо яваад тэнд одоо 15 мянга болоо. Монголоос бол ингэдэм билээ. Америк, Австралиг бодвол визнийх нь тавигдах шаардлага нь бага байхгүй юу? Одоо нөгөө ингээл Америк, Австрал ч маш өндөр ингээд шалгуур тавьдаг шүү дээ. Одоо ардаа батлан даалт малт гингдэг. Тэгэнгүүт миний хувьд болохоор би ямар ч батлан даалт байхгүйгээр өөрийгөө батлан даагаад тэгээ нөгөө тухайн жуулчлалын газар мазраас хөөрхөн тусалцаа үзүүлдэг тийм байсан. Тэгээ хэлний бэлтгэлээр явдаг 8 сараар. Тэгээ 8 сараа 3 удаа сунгах боломжтой байдаг байхгүй. За тэгэнгүүт цаашлаад их сургууль сурах ч юм уу, зарим нь 3 сараа дуусгаад таалагдахгүй буцах ч юм уу, зарим нь 2 сар болоо буцах ч юм уу. Ер нь нэг юм нүүдлийн шуу шиг тийм газар юм. Хүмүүс ирж л байдаг, хөл гараа олсон үлддэг тийм газар. Манай монголчууд за сурах нь сурдаг юм. Ажил төрлийн хувьд ямар хөө ажил төрөл эрхлээд байх шиг байна. Анзаарч байгаа юм уу? Өөрийнхөө ажлаас эхлэе ярих уу? Ер нь ямар ажил хийж өөрөө ямар ажил хийв үү? Тэгээд одоо 2 жил амьдрах та. Одоо хүмүүсд их хүмүүс хэмжээл ажиллаж байгаа шүү дээ. Харин тэгэл яг хэлний бэлтгэлийнхаа хаажуугаар ерөнхийдөө бас өртөг өндөртэй орно шүү дээ одоо. Тэгээ өртөг өндөртэй одоо юу гэдэг бүх юм нь одоо эко тий тэгсэн хэрнийхээ одоо цалин бас өндөр одоо Монголтай харьцуулах юм бол өндөр. За тэгээ бас одоо юу гэдэг байрны төлбөр нь бас өндөр.
За идэж ууж байгаа юмнууд нь яг харьцангуй яг өөр одоо жимс ногооны хувьд өөр, махан төрлийн бүтээгдэхүүний хувьд өөрч гэдэг юм уу тийм байсан. Тэгээд ажлын хувьд бол одоо монголчууд янз бүрийн ажил хийж байна доо. Тэгэл яг мэдээж энэ дотор ингээ багцлагдаад одоо юу гэдгийг нийтлэгээр. Тийм нийтлэгээр бол одоо нэг гоо сайхны одоо салонд хэдэн хүмүүс ажиллаж байна. Одоо маникюрч хийж байна, сормуус хийж байна. За тэгээд цөөхөн нэг хэдэн хүмүүс маань одоо юу гэдэг өөр ингээд юу ч мэдэхгүй байж байгаа л тэнд ороод бас ажиллах боломжууд бас цөөхөн бас байдаг. Одоо миний хувьд бол одоо бүр эндээс бол одоо маникюрын ямар ч мэдлэггүй, бүр анхан шатны мэдлэггүй бол явсан. Ирланд руу. Тэгээ очоод бол одоо хүн л юм чинь одоо тийм өндөр хөгжилтэй оронд очоод одоо өртөг өндөр тийм учраас уусаа нөгөө ажиллах цаанаасаа хэрэгцээ шаардлага нь байгаа учраас анх бол би юу яасан буудалд нэг сар гарan орчим ажилласан. За тэгээд буудалд нэг 7 хоногт нэг одоо 4 хоног ч юм ажилладаг байсан. За тэгээд тэрнийхээ үлдсэн цагаар нь болохоор нэг маникюрын газарт одоо үнгүү тийм дадлага одоо нэг сар 2 сар гарan орчим болсон баха. Тийм тэгээд тэрнийхээ дараа болохоор нэг анхан шатны мэдлэгтэй болж аваад л за би ер нь энэ буудлын ажилласаа гарах хэрэгтэй байна. Арай одоо юу гэх юм те эмэгтэй хүнд одоо хөнгөн шингэн ч юм уу те. Тийм үнэлгээ арай өндөр цэвэрхэн ажлын ачаалал арай бага юм ажил типтэй гэж. Тийм ээ тийм типтэй. Тийм боломжийн бас юм ажил хийвэл одоо ингээд эмэгтэйний хувьд те хэрэгтэй юм байна гэд тэр ажилласаа одоо эхний ажилласаа тэр буудлын үйлчлэгээний цэвэрлэгээний ажилласаа гараад тэгээд юу яаж ирсэн. Тэр маникюрын ажил нэг хятад охинтой зөв хоёлаа хайгаад. Тэгээд тэнд эхлээд одоо яах вэ? Одоо бодоход нэг 8 еврогоор байна уу? Тийм эхэлж байгаа ажил. Цагийн үнэлгээ. Тэгээ цагийн үнэлгээ. Одоо би баг нөгөө юу ч мэдэхгүй орох гэж суралт тэгээд одоо ингээд та хоёрыг авъя. Яг эхлээд бол нэг 8-9 евро өгөөё те. Тэгээ хамаагүй ингээд тоо хоёр ингээд болохоор байвал нэг сар гарам ч юм уу те. Ингээд болохоор байвал үргэлжлүүлээд ингээд хэвийн цалингаа өгөөд ажиллана л гэл. Тэгээд тийм л байсан да. Тэгэл ер нь бол тэгээ багаас нь эхлээл тэгэл ажиллаж эхэлсэн. Таны хувьд миний хувьд бол би яг оёдлын ажил хийдэг. Одоо хувцас загвар бол бүр нэг амар хөгжсөн гэх юм уу. Хувцас загвар нь биш нэг юм засвар нь гэсэн үг. Европ хүмүүс ч нөгөө хуучин барилга, хуучин хувцас, хуучин юм аа удаан жил нөгөө ингээ хэрэглэх туртай байдсан шүү дээ. Бид ч ингээд аваад ингээд хайж маяхгүй. Азийн соёл болохоор надад тийм биш юм шиг санагддаг байхгүй. Тэгээд яг засварын газар ажилладаг үнэлгээ нь миний 14-50 гэл баг өндөр үнэлгээтэй орчдөг. Тэгэл ер нь дийлэнх монголчууд бол тоогооч одоо энэ хувцас засвар өрчин эднэр чи ажлын виз авах боломжтой байдаг. Хамгийн гол нь тийм нарийн мэрэгчлүүд болохоор тэр болгоно нөгөө Европ хүмүүс чинь хуцаа ойж чадахгүй тий бүх юмыг л ингээ үйлчлүүлээ сурцгаацсан орон. Тэгэхээр ажлын виз ингээд өгчдөг. Одоо тэгээ ажлын визээрээ ингээд авчих юм бол 5 жил ажиллаад нөгөө Ирланд иргэншил авах боломж нь нөгөө бус орнуудыг бол харьцангуй юу байдаг. Аятайхан байдаг аахгүй визний хугацаанд бага гэсэн. Тэгээд яг оёдлынхоо чиглэлээр би авсан байхгүй. Тэгэхээр ажиллаад тэгэл явж байгаа. За. Сонирхолтой юу юм уу? За тэгээд яг одоо ингээд 8-9 евро дээр аван за нэг 14-5 евро. Одоо бол тийм биш. Одоо цагийн ханшин хамгийн одоо их шигээ болохоор хумсанд дадлах их хугацаанд чадваргүй учраас одоо чамайг дуршлаг болгоод ингээд 8 евроор өгөөд тэгээ чадвартай бол цалингийн нэмнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоогийн үед бол хамгийн доотлын ханшин 12-70 байгаа байхгүй. Тэгээд 20 евро хүртэл байдаг. Тэр нь ингээд хилний бэлтгэл одоо мэрэгчлээсээ хамаарат гэсэн. Хэрэг өндөр мэрэгчлээ одоо хуульч мэлчгэл Монголд айгүй мундаг хүмүүс байна. Тэгээ тухайн одоо дэлхийн Ирландд байгаа дэлхийн шилдэг сургуулиудад одоо санхүүж хийдэг эгч мэгчнэр бол бүр амар авдаг тийм бол. Тэгээд авж байгаа цалин маань яг юу л да харьцангуй л да очоод одоо амжиргааны өртгөнд чинь гайгүй хүрэх үү? Ер нь за Монголд авж байгаа цалинтай харьцуулахад за Монголд бол одоо юу гэдгийг 7 хоногийн цалин ч юм уу 7 хоногийн цалин. Тэгээ ер нь бол тэд чинь 7 хоногийн системээр явж байгаа. Тийм 7 хоногийн системээр. Агуу байрны төрөөс болохоор сараараа цалин бол 7-7 хоногоор явчихдаг. Тэгэхээр нөгөө юм төлөвлөхөд айгүй амар юм бэл. Тийм хурдтай жоохон хурдтай. Тэгээ одоо яг тэрнийхээ хэрээр ер нь одоо ингээд цагийн үнэлгээ гэж юу байдгийг те бүтээмж гэж ер нь юу байдгийг одоо нэг цагийг алдахад би цаана одоо хэдэн төгрөг ч юм уу те
тий одоо хүний одоо ингээд ажлын бүтээмжийг одоо үнэлэх систем нь одоо ямар өндөр байдгийг гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү л ойлголт аягүй өндөртэй бас. Тэгээд авч байгаа залбин маань 7 хоногийн түрээс за байрныхаа түрээс төлөөд бариад амьдрахад гайгүй хүрнэ. Хүрнэ. За миний хувьд бол ингэж боддог. Надад яг ингэж ажиглагдчихсан аахгүй. Гэр бүлгүй ганцаараа байхд бол асуудалгүй их сургуулийн төлбөрийг хураагаад те ардаа нөгөө Монголда төтлөө байхгүй одоо 20 эдтэй хүмүүс ч юм уу те. Тэдний хувьд бол тэр мөнгө нь бүр юу ингээд хангуй байх. Яг бол байрны төрөөс өгчин цаанаа ганцаараа тий тэр 2-7 хоногийнхоо мөнгийг хангалттай цаашаа хадгалахад 4-5 саяг хадгалчихж байгаа байхгүй. 7 хоногийн л одоо сая 500 багаар бодоход тий. Тэгээ одоо евроны үн чинь бүр амар чангарч штэ бас 4000 хэдэн зуулцсан. Тийм тэгээд гэр бүлтэйгээ амьдрахад болохоор хоёулаа учраас бүр ингээд нөгөө нэгэндээ төвшөлтэй хуримтлал үүсгээд наашаа чаашаа юм явах гэж надад бол тэг санагдсан. Миний нөгөө харсан үзгээс хүмүүс бол яг тэр нэг тухайн хүмүүсийн нэг юм үргэлгэн байдал мэдлээс хамаарна тийм. Тэгэхээр Монгол мөсөл. Тэг айхтар хүүхдэд бол мөнгө хураагаал ээж аав руугаа мөнгө аваад тийм. Миний бодлоор бас ингэж санагдсан. Одоо бид нар ч Солонгос явахаар бас нэг арай нэг жаахан юу гэдгийг хар хөдөлмөр арай илүү ихлээд байгаа ч юм шиг тийм. Нэг жаахан хүнд ч юм шиг. Гэрээгээ харалцдаг тийм. Одоо за буудлын ажиллах мэлэх чи хэзүү штэ яг хүний одоо орнд очлаа. Ирландд бол барилгын ажил нь бүр өндөр цалинтай. Бүр цагийн 20. Гэхдээ нөгөө өдөр өглөө эрт ингээд 7-оос ажиллаад 4 цагт буучт юм бэл. Тэгэхээр цагийн үед аягүй дайжгүй надад тэгэхээр бас юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр манайхаа одоо хитрхийн нөгөө одоо Солонгос гэж шуурж байхаар одоо ингээд залуу ирч хүчтэй юу гэдгийг те англи хэлийг бас сурын мэдээ бас нэг одоо юу гэдгийг өөрийнхөө ертөнцийг үзэх үзлээ өөрчлөе гэж бодвол бас нэг яваад өөрийнхөө туршлагыг нэмэгдүүлээд те тэгээ Европ соёлтой танилцаад одоо ингээд тэгээд одоо англи хэл гэдэг маань дэлхийн одоо тэргүүний хэл шүү дээ те тэгээ тэрнээс одоо гоё юу гэдгийг өөрийн юм шиг одоо ингээ эзэмшээд тэгээ хажуугаар нь одоо бас бараг Солонгост байгаа шиг тэр мөнгө төгрөгөө хураагаад ингээд амьдрах бас боломж байдгийн шүү. Манайхаа ингээл одоо тэгжил хэлмээр. Тийм ээ тий. За одоо харин би ёстой яг та бол миний нэг гарах гэдэг онцгийг баг ингээд урьдчилан цагт тавиад ордор. За одоо ялангуяа та бол ерөөс 97 энэ манай нэвтрүүлгээр нэг 97 орж байгаа хүмүүс орохыг 4 хүн орж байгаа дөрөвлөөс 7 орж байгаа хүмүүс л ороод байна. Юу анзаарагдаж байгаа. За Монголд ирэхэд Монголын нөхцөл байдал ямар байна? За харьцуулахад юу илүү тод анзаарагдаж байна? Юунд давуу байна? Юунд сул байна? Тэнд байхад одоо давуу сайхан нь юу байсан? Энд ирэхэд давуу сайхан нь юу байна? Дутагдaltaа нь юу байна гэж одоо ёстой жинхэнэ харьцуулт гарч ирнэ гэдэг. Буугаал ер нь бол анзаарагдал эхэлж байна. Яг нь надаа яг онгоцноос эхлээл анзаарчихсан байхгүй. Би нөгөө цаанаас нь чирээд тэгээд нөгөө Германаас нэшээ нөгөө Монголынхаа нөгөө онгоцон суусан амар гоё байсан. Бүр ингээ яг өмнөх үеэ бодвол бүр ингээ шинжлэгдсэн тав тухтай хоолунд сайтай тий тэгэл ямар гоё болцсон бэ гээл тэгээ нөгөө юм сэтгүүл Монголын тухай ингээ юмуд тавьсан тий онгоцны бодол дээр буугаал эх орондоо давтан морилгээд бид хэд ч бүр ингээ санаа битгэрсэн байгаа шүү дээ Монголоо тий тэгээ нэг юм битг угаасаа л гадаад идэдэг хүмүүс ер нь жоох эх орноо цаанд дуцснаас хараал тий гэр орны тий ингээ битгэрсэн байт юм лээ тэгэл Стон Монголд ч хөдөөл гоёсан. Тэнгүүд Улаанбаатарт бол буугаад яг нөгөө дутагдaltaй юм ингээ эхэлж байгаа хгүй ингээл амар халуун одоо модны цагаан ч юм уу те ингээл хамар руу ороод стон тачуурал тэгэл нөгөө машины төгжрээ энэ төр маань нөгөө төгжрөхгүй байсараад одоо ингээ алхаал юм уу шидчихдэг юм байгаал ингээл төгжрээ нэг таксин суугаал нэг цаг маг төгжрээл тэгэл энэ модны цагаан тэгэл ингээл бүх юм ингээл нэг юм юутай хоёр нь засаал ингэсэн дэрдэн жоохон бохимдсан. Тэгээ би бас эмнэлгээр явсан. За яг Ирландын үед бол нөгөө эмнэлгийн үйлчлэг айгүй өндөр ахгүй ингээ шүд мүдний. Тэгээд яг ирээд энд ингээ шүд мүдийн янзлуулахад бол Монгол бол маш чадварлаг байна. Эмчнэр нь айгүй хурдан байна. Тэгээд хувийн эмнэлгээр яг бас би мий үзүүлэх гэсэн чинь маш үнэтэй эмнэлэгт яг хэлж болох байсан үгүй. За ингээд үзүүлэхэд бол бүр ингээл цусны шинжилгээ 100 мянга ч гэдэг юм уу тий. Тэгээд одоо авж байгаа цалин хэдэлээд ингэж бие үзүүлэхэр чи яах вүлээ гэдэг ч юм уу. Тийм тэгэл хэвтгэд нэг өдрийн 350 ч гэдэг юм уу тий. Тэгэл бүх юм нь тусдаа болцсон тийм байсан. Тэгэхээр яг юм хувийн эмнэлгүүд амар олон болцсон. Тэгэл ингээл очих болгонд бүгд л ингээд нэг юм мөнгөний ч юм уу тэг санагдсан. Тэгээ би за ер нь бол зүгээр шүдээл янзлуулах юм байна. Тэгээд хөдөө сайхан нөгөө Монголынхон өстө нөгөө айраг цагаан махаараа ер нь гоё ингэж
гэж байж байгаад явах юм байна. Тэгээ хөдөө явахгүй л бол бас Монголд ирсний юу бол алга байна гэж ээжтэйгээ яриад инээжсэн байхгүй. Бас тэгэндээ Монголын хөдөөл илүү. Хөдөөдийн одоо ингээ морь мал те нэг өвсөн тэр юу. Тэгээ яг нөгөө Чингис хаан музейг үзсэн. Ирээд шууд. Тийм тэр бол үнэхээр гайхамшигтай гоё болсон байсан. Тэгээ яг тэр хүнөг үеэс ахгүй л яг түүхээ үзэл гадаад англи хүмүүс маш их үздэг болсон те. Тэгээ тэрийг ингээ харахад бол яг нөгөө Япон одоо Ирландд үзсэн одоо яг тэр түүхэн бүгдэнд нь л байгаа шүү дээ ороо. Гэтэ манай Монголынхоо амар гоёлсон лээ. Би бүр ингээ бахархаа тэгээд ийм байхад л ингээл хүмүүс энийг ийж үзэл Монголыг ойлгочих юм биш үү гэдэг тийм бодол төрсөн. Тэгээд наад мэдсэн дээ. Миний хувьд одоо юугээ асуучлаа одоо бараг мартасууч шүү дээ тий. Ялгаа. Ер нь ялгаа. Монголд байх нь. Одоо чи ирээ бүр бизнес хийгээд байгаа шүү дээ тий. Одоо ялгаа. Тэгээ ялгаа одоо зөндөөл надад. Энд ирээд одоо тэнд одоо тийм цалинтай ажил хийж одоо энд ирээд бизнес хийхэрч одоо тэгээд ямар хуу байх юм? Манай бизнесийн орчин ямар байх юм? Тэгэхээр ингээд сүнцэг гарна да. Одоо тэнд ч одоо тэгээл зайлвал би ч 8-9 евроноос эхлүүлээл 14-5-6 евро хүртэл ажиллаж байгаа л ирж байгаа байхгүй юу. Тэгээ нэгэл одоо юу ч мэдэхгүй байхаас нэгсүүлээл тэд нар чинь загнуулах үедээ загнуулна. Тэгээ заах үедээ ч бараг заана. Тэгээ монгол хүний нөгөө нэг тийм ингэждэгдээ гэсэн ухаанаар тэгээл хийгээл явдаг юм байна тий. Тэгээд надаа болохоор нөгөө одоо юу гэдэг би нөгөө одоо ингээл 8 евроноос эхлээл ингээл ажилласан гэдэг шиг одоо тэнд чинь би одоо хамгийн туршлага муутай тий одоо юу гэдэг хамгийн бага жил ажилласан хүн би болж таарж байгаа. За тэгээд дараагийн хүн маань 4 жил, дараагийн хүн маань 8-9 жил ажилласан. Тийм хүмүүстэй ажиллаж байгаа байхгүй. Тэгээд ингээ харахад тэд нар маань 8-9 жилийн туршлагатай, би бараг 8-10 хоногийн туршлагатай. Тэгээд ингээд монгол хүмүүсийг одоо англи хэл сурж байгаа бас хурдаар нь харьцуулахад тий. За тэгээ ажил дээр гараад ингээд чадварынх нь хурдаар харьцуулахад монгол хүмүүс ялтчгүй IQ өндөртэй үний юм байна. Тий. Одоо монголчууд юу гэдэг юм би биенээ л жаах ингээд доош нь хийх гэдэг л юу гэдэг нэг нэгнийхээ л дээр гарах гэдэг нэг тийм монгол мухаа зам байдаг тий. Тийм байдаг болохоос биш одоо ерөн чадвартай биш тий. Ингээд одоо юу гэдэг монголчуудаа үнэлэх ч юм уу тий. Одоо бид нар чинь нэг яахаа барцаа бас нэг арт юм биш юм байж таа гэдэг ч юм уу тий. Тэгээд тийм үнэлэмж маань бол айгүй гоё дээшилсэн гэх юм уу. Өөрийгөө үнэлэх үнэлэмж маань бас нэгдүгээр дээшилсэн гэх юм уу тий. Тиймэрхүү мэдрэмжүүд бол айгүй авч ирсэн. Монголынхын ялгаа юу вэ? Ирээд Монгол бизнес их ер нь ямар байна? Тэгээд бас бартаад байна шүү дээ. Ер нь бууж байгаа тий. Одоо нэг өдөр айгүй сайхан л одоо гэл хүмүүст ирэхээр айгүй сайхан будаад л ингээл сэтгэлээсээ үйлчлээд гарна. Нэг өдөр сайхан алга болцгоо очно. Тэгэл ерөнхийдөө бол одоо эндээс яг юу гэж бодсон бэ гэхлээр одоо юу гэдэг ууласаа л одоо миний хийж байгаа өөрөө энэ сонгосон бизнес маань одоо жоохон бараг тий улирлын чанартай юм байна. Одоо би энэ бүхэнд одоо юу гэдэг сэтгэл зүгээрээ бэлэн байх хэрэгтэй юм байна тий. За тэгээд одоо юу гэдэг шууд л ирээд л амраалаад л тий мөнгөтэй болоод л одоо юу гэдэг амар олон үйлчлүүлэгч хаанаас ч гарч ирээд л ингэн гэж бол байхгүй. Бас нэг төвчээр бас хөдөлмөр одоо энэний цаана одоо юу гэдэг сэтгэл зүйн одоо тийм одоо юу гэдэг тийм зүйлс тэгээ одоо алсын төлөвлөгөө ч юм уу эднэрийгээ л одоо сайн тогтоохгүй л тогтоод одоо юу гэдэг өөртөө сануулж те за би ч бас ийм хүн биш шүү дээ одоо би чинь энээс илүү одоо цаатахыг хараад хийж байгаа хүн шүү дээ одоо би өнөөдөр шантарч болохгүй гэдэг ч юм уу те тий одоо ийм ухраас л одоо юу гэдэг өдөр болгоныхаа ажлыг одоо хичээж юу гэдэг үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрч хэмсэн гэдэг ч юм уу те тэгж л бодож яриаш нөгөө Ирландын үйлчлүүлэгчийн соёл Монгол үйлчлэл тэрийг яриаш нөгөө ялгаа Монгол үйлчлэгчийн ялгаа Ирланд үйлчлэгчийн ялгаа тэр айгүй нийтээс байна. Тэр ч одоо юу ярьсан шүү дээ. Одоо Ирланд хүмүүс үйлчлэгчд ингээл нөгөө өгөөл ингээл өө зааг гараа шүү дээ. Монгол хүмүүс болохоор ингээд нэг асуудал ингээл бас л ийм соёлын ялгаа болчихгоо л байна л да. Тэр бол соёлын ялгаа. Тий, одоо тэнд бол ингэн л дээ. Одоо Christmas одоо тий баярын үеэр мөр бол одоо ачаалттай. Одоо би тэнд бол зүгээр өдөрт маш завгүй тий. Нэг кола уугаад ингэ ажиллаж исэн. Одоо өдөрт юу ч идэхгүй, уухгүй. Нэг ширхэг кола уугаад одоо тэгээд хоолоо авцарсан байгаа шүү дээ.
ингээд фрижэндээ те халаагаад ингээд идэхэд ингээд бэлэн байгаа. Тэрийг халааж идэх одоо юу гэх юм завгүй. Тийм учраас нэг хөргөчнөөс кола одоо ингээд авч уугаал тэрийг нэг ганц хоёр тасалж уугаал тэгэл ийм ажиллаж байсан. Тэгээд ингээ харахад нэгдүгээр тэнд одоо тийм бизнес эрхлэх бас тийм юу одоо юу гэх юм соёл одоо хүмүүсийн үйлчлүүлээс сурсан тийм байна. За тэгэнгүүт тэндээс яг юу харсан байх гэхлээр одоо ингээд баяр маягийн үеэр болонгууд ингээд ерөөсө хүүхүүд хөгшөдтэй одоо тэр 60 настай байна уу 70 настай байна уу ерөөсө 3 4 үеэрээ орж ирээ баг нөгөө ах ихч байхгүй шүү дээ. Эмээ өвөө байхгүй ерөөсө бүгд чи яахгүй. Тийм тэр өстө том соёлын ялгаас нөгөө бид нар чи нөгөө нэг танихгүй настай хүн байсан чи эмээ өвөө та гэдэг шүү дээ. Тэгэнгүүт тэнд чи ерөөсө тэр эмээ нэг 3 настай хүүхдээ бүгд чи яахгүй нэрээр зөвхөн нэрээр дууддаг янз бүрийн тийм хүндэтгэлийн байхгүй. Тэгэхээр нөгөө одоо бид нар ингээ нөгөө монгол сэтгүүгээрээ эмээ та гэхээр найзаа гэдэг өөдөөс нэг дигдэг тий. Тэгээд анх бол тэр бүрстэй айгуу сонирн байсан. Тэгээд нөгөө багш нарын ингээл багшаа гэл тэгэхээр намайг тэрээр дууд гэдэг нөгөө нэрээр нь дууддаг ч юм уу тий ямар ч тийм юм байхгүй. Тэс тэр бас айгуу анх бол яг нөгөө японч бүр нэг юм сан гэдэг нэг юм манайхан ч нэг та эмээ өвөө гэдэг ахаа хчээ гэдэг нэг юмтай тий. Тэгэнгүүт Европч ерөөсө чи болохоор нэг талаар бас харьцахад амар юм байл. Нөгөө дарга цэргийн ялгаа авахгүй, ах чи ялгаа авахгүй бүгд л ингээл өө хинээ чи юм уу тийм үү гэ нэрээр нь дууддаг. Ингээд нөгөө нэг энэ 60 настай өнө 80 настай өнгөж өрөвдөх тийм юм бас байхгүй юм шиг. Тийм тэгэл бүгд л гоё болох гэж орж ирцгээ. Тэгэл одоо нөгөө бараг л 4 настай хүүхдээ дагуулаад ордорно. Тэгээ тэрнийхээгээ хөөрхөн хүмүүсийн энгийн лакаар нь бодуулаад өөртөө гэлэн лакаар нь бодуулаад ерөөсө 3 4 үеэр ороод тэгээ нөгөө энийг яригдах. Одоо Монгол нөгөө хүмүүсийг бодохоор энэ нь юу ингээл нөгөө үйлчлөөсөрөг нөгөө ингээл нөгөө 30 дэх хөвчл ингээл байх гал хийлэх гээл ч юм уу чанартай юм ингээл суугаад идэг нөгөө Ирланд хүмүүс ч юм бол тэгэл ерөөсө мөнгө төлөөл өнгөө сонгоод энэ өнгө таалагдж нэгвэл тэр өнгөөр нь бодоход л тэгээ болдог байхгүй юу гэх юм одоо Монгол хүмүүс түрүүнийг хальт ярьсан одоо нэг айку өнтертэй энэ гээл бас нэг өөртөө бас хөөрхөн хошгруулад үнэлчихлээ энэ гээл тэрнтэй ажиллах тэнд очиод ингээл ажил хийнгүүт нөгөөдөл мань гараа өгвөл ингээл бодуулаад айгуу за одоостаа сэтгэл амар гоё gorgeousтэй ингээл feeling so good та гоё үг хэлдэг нөгөө хийсэн хүн амар урамшуулдаг чи бол өстой амар гоё ингээл баг те ингээд дахиж би чамдаар ингээ ирнэ гэх тэг бас үнэн ч те типээ өгөөд ингээ явна ерөөсө чи муу хийсэн ч чамд тип өгнө одоо чи сайн хийсэн ч чамд өгдөг типээ одоо 2 евро байна уу 20 евро байна уу өгмөр санагдаад чиний сэтгэлд одоо хүржил үйлчилгээ үзүүлж явах юм бол танд типээ өгвөл гарна. За манай энд ирчих юм бол за тэгээд одоо юу гэх юм одоо хүмүүсийг 25 35 45 гэлээ янз бүр бодож байна л да. За манай энд за нэгдүгээр типний соёл байхгүй өөр юм байна те. Хоёрдугаарт болохоор ингээд нэг юм хичээн барин ингээд одоо юу гэдэг юм будаад л ингээд өнгөнгүүд энэ яг зурагнаасаа жаахан өөрөө энэ яг өнгөн жаахан тийм ягаано гэж эхэлнэ. Тэгэхээр одоо ингээд юу гэдгийг манайха ахадлангийн соёлын ялгаа. Тэд нарын одоо ертөнцийг үзэх үзэл гэдэг юм уу? Одоо энэ маань одоо ингээд үрээд тэрийгээ те чирээд явахгүй шүү дээ. Тэгэл нэг 14 хоног 21 хоног ингээд яана. Манайхан маань ингээд жижиг зүйл дээр ингээд стресстэй юм болов. Эсвэл одоо юу гэдгийг нийгмээс авж байгаа стресс ч юм уу одоо ер нь яг хоо тэгэл одоо энэ төвчрөл мөвчрөл шуугаан муугаан ингээд одоо миний бидний мэдэхгүй стрессүүд зөндөө байгаа шүү дээ. Орон гэрээ стресс тэгэл одоо ингээд дуучмын стресс тий. Тэгэл одоо юу гэдгийг одоо энэ туяа гэрлийн стресс гэдэг ч юм уу нүдэнд ингээд бид нар тэрийг одоо мэдэхгүй жижиг шажиг одоо юу гэдгийг мэдэхгүй стресснүүдээс болоод бид нар одоо ингээд ийм жижигхэн чимхэх юм дээр одоо жаахан стресстэй ингээ юу гэдэг амар ач холбогдол өгөөд идэг болсон юм шүү дээ гэж бас нэг хардаг. Эндээс бас нэрээ яг соёлын ялгаа гэснээс ингэж санагддаг шүү дээ. Одоо эндээс ирж байгаа Ирланд руу явж байгаа Монгол хүүхдүүд 20 эд мэдтэй ч юм уу 10 эд мэдтэй. Тийм хүүхдүүд явуулж жоохон хэцүү юм шиг санагддаг. Яагаад гэвэл бас нөгөө хар тамхи хинтэр чинь сул тий. Тийм тэгэл ингээд шоу цангийн эцэг хаюунаас гараад буруу зуруу хүмүүстэй нийлэх байдал. Дээрэс нь ингээл байрны олдсон муу учраас эрэгтэй эмэгтэй танихгүйгээр ингээд орчдөг ч юм уу тий.
тэр талмал дээр харахад бол нэг өсвөр насны өөрийгөө жоохон олог хүүхдүүд очиход жоохон хэцүү бас зарим хүүхдүүд өөрийгөө алдсан ч юм уу те. Тэр бол айгүй тэгж харагдчихсэн. Тэгээд дээрэс нь бас Монголоос ирж байгаа хүүхдүүд айгүй юм би чадна гэдэг юм сэтгхүүтэй ирдэг байхгүй. Ажилд орохоор би та алан чадна лог авчих гэдэг ингээд. Ерөөсөө нөгөө одоо бид нар чинь ингээд тэр газар очиход Монголд хэн байсан хамаагүй болчихдог байхгүй. Одоо тэр багш доктор хэн байдгийг ямар мэрэгжил хийсэн ерөөсөө хамаагүй. Тэнд очивол угаасаа зарим багш доктор ингээд эмнэлэгт ажиллаад цэвэрлэгээгээл айл хүүхд хараач юм. Тэ олцсон ажиллаа хийж байгаа байхгүй. Тэнгүүд мянга бид нар Монголда би тийм лаг хүн байсан, тийм ажил хийдэг байсан гэдэг бол нэг тийм юу гадаад хүмүүст ингээл ийм штэ би энд ингэж ийн гэдэг ч юм уу. Тэр хүмүүстээс аягүй их таарчсан байхгүй юу. Ингээл ерөөс хийж байгаа ажлаа голол би чи Монголд ийм хүн байсан, ийм ажил хийхгүйсэн ч гэдэг юм уу те. Хүсэн дээр яг нөгөө бууж өгөхгүй тэгэл тэр соёлын ялгаас яг Монголоос тэнд очисон хүмүүсийн соёлын ялгаа тий. Тэгээ нөгөө тухайн орондоо бууж өгөхгүй тэгэл нөгөө хийж байгаа ажлаа голдог ч юм уу. Угаасаа л ажил олдцоо айгу багтай тэгэл нэг орсон ажил дээр ингээл ажиллана. Тэгэхээр тэгж бол бас надад санагдсан. Тэг зарим хүмүүс нь бол яг их хүмүүс нь үлдэхийг хүсдэг Ирландд тий. Үлдээ үлдээд бас нэг англи хэлээ сураад бас боломж байж тээ тий амьдраад одоо гоё орчинд гоё хүмүүстэй ингээд хөл одоо юу гэдэг доор нэгдүгээр зугаар одоо нэг хөл нийлүүлж байгаа тийм чөлөөтэй байхгүй. Яг юм энжой бүр ингээд жаргалтай ингээд тоглоомнаа гээл өссөн үедээ босч нөгөө копи мопиго угаал те нэг ингээд нэг юм хөгжөөд нь штэ те оо чи тэгсэн гэсэн тэр нь надад юм таалагддаг байхгүй. Яг ингээд нэг юм албаны болчтгоо тэгэл ажлын байж гисэн босоол өссөн үедээ юм аягээл өссөн үедээ уцаараа ярьчаал те Япон энэ төр ч юм болохоор ингээд өглөөнөөс орой хүртэл ажиллаж байгаа дунд нь нэг цаг амарчаал тэгэл үргэлжлүүлээ ажилдаг штэ. Тэр мэрдлээс надад бүр амар ажиллахад нэг юм одоо угаасаа тэнд юм ажил дээр юм хөвгөлтэй ингээл нэг нэгээрээ тоглоод очичоор угаасаа юм тайван болчихсон юм лээ нэг юм уур гарахаа болдог ч юм уу тий стресс жоохон багасаад ирсэн юм лээ. Тэгээд бас нөгөө би ч бас ингэсэн байхгүй юу. Бээжин яг явж исэн нэг сар орчим тэгээд Солонгос бас нэг сар Япон бас нэг сар ингээд яваад амьдраад нэг үтсэн. Гэтэ яг урт хугацаа биш гэсэн. Ерөнхийдөө бас ингээд ажиглагдаж байгаа байхгүй тий бас соёлын Европын соёлын ялгаа, Азийн соёлын ялгаа гэдэг ч юм уу тий. Тэгээ ингээ харахаар одоо Монгол гэлтгөө ер нь энэ Азууд маань жахан махарч тий. Нэг юмыг одоо би энийг төгс хийх ёстой гэдэг ч юм уу. Би энийг чадах ёстой гэдэг ч юм уу тий. Ингээд өөртөө жахан зовоодаг юм болоо. За нөгөө талаараа одоо яг тэр маань жах стресс өгöd байгаа юм биш үстэй гэдэг ч юм уу бас тий. Тэгээ нөгөө эцэг их маань бидэрч нөгөө онцгор гэдэг. Тэгсэн чинь би яг нэг Ирланд найзтай болсон аахгүй юу. Тэгээ юм яриад тэгэл Ирландын их сургуульд орчихгоо найзтайгаа юм яриад лжсэн чи. Одоо яа надаа миний хэлэн төвшин ба шалгалт өгöd өстой он цахгүй л болохгүй гэж би нөгөө жоохон тэгээсэн чи маанаас нөгөө жаа чи битээ тэрэнд стресстэй дээ. Манай хаан ерөөс ингээл дээдлэн 40 бах тэгэл болоо чи чадлаа тэгээ болоо тэр бол тэгэл чиний амжилт чи 100 байхал буйр байхал багш нар ч гэсэн тийм байлээ яг их сургуулийн бизнесээ ингэж орсон чинь багш нар хүртэл ингэж ясах би 70 мал төгтөж ингэж 100% гэж хизээж байхгүй тэгээ та нар дээдлийн хичээл ихэд 70 ахт бол тэрнээс доош багт бол 40 ахт бол зөвхөн өөрийнхөө ойлгоснороо чаджаараа л хийчих гэдгсэн тэр бас амар гоё л. Тэр гоё юм байна. Дарамттай. Тэгэхээр хажи бид нар чинь нөгөө 10 жил мэлтэйс та. Тий одоо болдог ус. Ер нь одоо Азийн соёлымдаа тий. Он сурах ёстой. Чи юусэн энийг бол маргааш л гэхэд хийх ёстой гэдэг ч юм уу тий. Тэрэн дээр бас надад амар гоё санагдчихсэн. Тэгээ ер нь бол яг чөлөөтэй ажлыг хийсэн ч гэсэн тий enjoy гэдэг одоо нөгөө хит битаага найзууд болчоод тэрнээсээ сурдаг ч юм уу. Дундуур нь одоо юу гэдэг юм баяр маяраар тий бид нар ч хөөхөн хоол молонд оруулаад тий явах туссан хүн чи яг тэгэл яваал ингээл өөр газар мазар үзэл өөр олон айгүй олон орны ингээл хүмүүстэй найзлаад ирэхээр дундаас нь Монгол хүн л илүү сайхан сэтгэлтэй юм байна да. Тэгэл нөгөө эх орнолоо буцаал нөгөө сэтгэл маань бас явдаг юм билээ. За ингээд бид гурван нэвтрүүлэг өндөрлөх тийшээ хандж байна. Магадгүй би асууж амжаагүй бас та хоёр маань нэвтрүүлэлд орно гэж бодож ирсэн учраас нэг энийг хэлэх юмсан, ярих юмсан гэж бодсон тийм зүйлөө та хоёр маань хэлэхгүй юу? Миний хувьд бол яг ингээд хэрвээ гадаадад одоо ингээ очиж амьдрыг гэд бодож байгаа хүмүүстэй л ер нь зөрөгтэй яваад үзээрэй тий эцэг эхээсээ холдоод тий тэгэхээр нэгдүгээр хүн танд сурна хоёрдугаар өөрөө мөнгөний үнцийг мэдээ сурна гуравдугаар ингээ цаг төлөвлөлтийн тэр хүнд төвгүй байх байдлыг илүү өөрөө нөгөө хувь хүн нь илүү ингээ нөгөө зовлон жаргалаа тэнд очиод өөрийн гэх хүн байхгүй учраас өөрөө өөртөө ажиллаж айгу сурдаг тийм болохоор хэрвээ үнэхээр боломж нь бол явахыг хүсчихвэл яваад үзээрэй
Тэгээд дараа нь эх орныхоо үнцнийг хүртэл буцаад амар мэдрээд ирдэг. Тийм болохоор тэг зөрөгтэй шийдвэр гаргуулдаг шийдээд яваад үзээрэй л гэж хэлээ. Одоо миний хувьд гэх юм бол за ер нь дээд ижлэхэндээ тий одоо юу гэдгийг одоо Монголд бол нэг тийм дөрвөлж хайрцаг нь байгаа юм шиг л тийм сэтгэхгүй одоо юу гэдэг ингэхгүй л ингэчээ бүр болохгүй л нэг ингэчээ тэгэл нэг хайрцаг дотроо яваад байдаг тэр сэтгэхгүй нь одоо бөмбөг байвал ингээд нэг дөрвөлж хайрцаг тойроо яваад байдаг тий тэгээ нэг тийм дөрвөлж хайрцагсаа гарч чаддаг уу тийм сэтгэхүйтэй байдаг тэгээ тийшээ явхлаар одоо тэгээ манай найз хэлсэнчлэн өөрийгөө одоо өөр өнцгөөс харах боломж нэгддэг хүмүүсийг яадаг илүү таних тэгээ би чинь энээс гадна өөр юм хийж чадах юм шүү дээ тий эн чин одоо миний юу гэдэг бас нэг чадвар тий одоо бас нэг салаам өчрөө юм байна шүү дээ гэдэг юм одоо ингээд олж авахд бол одоо тус дөхөн болох учир тэгээд аль болох одоо хайрцагнаасаа гарч сэтгэхийн тулд ямар нэгэн одоо юу гэдэг оронд очиж өөрийгөө сорж тий одоо юу гэдэг одоо ур чадвараа дээшлүүлж магадгүй өөрийгөө олж одоо тэндээс илүү өөрийгөө одоо юу гэдэг дотор хүнээс сонсож одоо олж авах боломж нь нэгдэх юм болов гэж одоо зөвлөж байна. Юм дээрс нь ер нь гадаад ч ихгүй Монгол ч ихгүй яг хаана яаж амьдрах нь 100% өөрөөс нь шалтгаална. Одоо Монгол муухай биш Монгол чи яаж амьдрах вэ? Гадаадд очиод чи яаж амьдрах вэ гэдэг чинь ерөөсөө хүн биш яг өөрөөс чинь шалтгаалж учраас өөрийгөө л аягүй сайн сонсч ингэж хичээж амьдрах. Тэгээ одоо ингээ хүмүүс ингээд эренгүүтэг жоох хишээж яг тэнд хідэн ямар зүрхний цалин авч ирсэн? Чи ямар байсан? Чамайг сайн бол би явчих гээд байгаа байхгүй юу? Бас тийм биш байхгүй юу? Тэгж асуудаг. Бас тийм шүү. Тэгээд байдаг. Чи мундаг байсан бол би ч мундаг байчи гэдэг одоо монгол хүний сэтгэхүйгээр тэрнээс биш хүн болгон өөр одоо энийг ойлгох хэрэгтэй. Чи мэдээж хичээл зүтгэл сайтай юу гэдэг одоо ажил төрлөө хийгээл хилээ сураал илүү амжилттай байх нь хувь хүний одоо юу гэдэг одоо emotion хувь хүний одоо тэр юу гэдэг дадал туршил хувь хүний одоо юу гэдэг тийм юмнаас хамаарна шүү. Тэгээд одоо юу гэдэг бит хоёрыг нэг Ирландд сайхан байсан манайхан бүгдөө яв юм авъя гэдэг байгаа юм бол байхгүй 100% тэг яг бас ингээд өөрийнхөө харснаар гоё нь бас ганцхан ярих ёсгүй юм шиг байгаа. Яг тэр орны бас болохгүй нийгэм юм чи өөрөө тэнцэж нийгэм явагдаж байгаа олон орны хүмүүс явж байгаа. Бас л тэгэл хулгай зэлхий тэгэл ингээл янз бүрийн буруу зүйл маш их байдаг. Тэгээд тэр болгоноос нэг юм өөрийгөө хамгаалах тийм хахлаатай тий. Тэгээд дээрс нөгөө Монгол ээж аваад чи нөгөө хүүхдийн хаталтай амар ятч нөгөө Европ ээж мэжүүдийг бодвол Европ ч ингээл хайчд юм лээ. Тэгэнгүүт Монгол ээж мэжүүд ч юм болохоор чи нөгөө ингээл араас нь санаа зовол найз нөхд хамаг байдаг хүмүүс рүү гоцтаал урдаас нь ажил хайж өгөөл энд ээжэж тэгдэг юм бас ажиглагдчихсэн байхгүй. За нэг тиймэрхүү л да. За ингээд өнөөдрийн манай гадаадд амьдрах ямар вэ гэдэг подкастаар Ирландд ажиллаж амьдарч байсан. За бүр зарим нь бол одоо бүр дөнгөж ирээд та ч одоо буцаж явах уу? Би одоо бүр 2 хүүхдээ аваад явах гэж байгаа. Бүр буцаад явах. Миний хувьд болохоор Ирланд уусаа надад таалагдсан. Яг гайцсан юм амч бүх юм тэгэхээр хүүхдүүдийн сургууль үнэгүй байдаг байхгүй ээж аав нь ажлын эцтэй хамт. Тэгээд яг би болохоор өөрийнхөө 2 хүүхэд мөхтэй болохоор ерөөндөө ингээд нэг юм Ирланд паспорт аваад ингээд ер нь аль ч орнд руу чөлөөтэй явдаг болоосаа гэж бодоод тэгж шийдвэр гараа бүр буцах гэж одоо 7 сарын өрөнд буцсан да. За тэгвэл тэгээд Монголд байх хугацаанд сайхан хараад Монголыг сайхан мэдрээд тэгээд сайн яваарай гэж хэлээд одоо таны хувьд бол харин бизнес чинь амжилт хүсье. Магадгүй манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс байдаг бол бас манай хишгээтэй таард бол бас одоо үйлчлүүлээрэ гэж хүсмээр байна. Бид нар чинь ер нь манай монголчуудын нэг онцлог байдаг шүү дээ. Бид нар бие биентэй дэмтэй байхыг одоо чармаахгүй бол түрүү ярьж штэ нэг монголчууд нэг бие биенээс ингээд нэг өөлхөд байдаг тийм зан ажиглагдаад байдаг учраас бид нар цөөхөн хэдэн монголчууд маань бие биентэй дэмтэй бие биенийгээ дэмжиж тэгээ бие биенийхээ сул талыг харилцан нөхөж явбал манай улс жоохон ч гэсэн хөгжөлт нэмэр болох юм болоо даа гэж бодож бас манай өнөөдрийн нэвтрүүлгийг хийдэг юм аа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч оролцсон та хоёртаа маш их баярлалаа. Бас сургамжтай нэвтрүүлэг болсон болов уу гэж бодож байна. За. Өрсөн баярлалаа. Гоё нэвтрүүлэг байна. За баярлалаа. За ингээд манай нэвтрүүлэг өндөрлж байна. Дараагийн подкастаараа иргэн уулзтал төр баярлалаа.